Зайсан байцгаана уу? Ариун санаа байна. За, уулзаагүй маш их удацгаасан байна хэдүүлээ. За, өнөөдрийнхөө бичлэгээр өнөөдөр миний хувьд бол маш сайхан миний ганц амралтын өдөр, бүтэн сая өдөр болж байна. За, тэгээ өнөөдөр болохоор би юу ихч авъя гэхээр бяцхан ууланд гарья гэж би бодлоо. Бодоодсэн чинь тэр нэг уулчин X crash-аасаа ер нь бол харьцаа болсноос хойш би ерөөсөө ууланд гараагүй юм билээ. Тэгээд одоо энэ 7 хоног болохоор заяа оройдоо ингээд нэмэх 19 хүмүүс 18 градус байгаа мөртлөө амар хүйтэн заяа. Би бүр ингээд хүйтний улирал үнэхээр их дургуун баггүй. Тэгмүүд эх 7 хоног гэхлээр баг 9 10 руу орно гэхээр бүр хүйтэн баг күртэ гаргаж ижид өмснө гэсэн үг баггүй. Тийм болохоор энэ 7 хоногтоо би багтааж нэг ядаж нэг ууланд гарья гэж би бодсон. Хоёрдугаар би жоохон тархиан амраангаа баг зэрэг бичлэг хий гэж бодсон. За тэгээд юу ч гэсэн уул руу явцгаая. Одоо хэдүүлээ шууд ууландаа явна зэ. Явах гэж байгаа уул маань нэг тийм амар хоол молол биш за. Одоо манай гэршин ганамт штэ тэнгүүд энэчнээс ойрхон байдаг нэг уул гэхдээ өгсөж гарах нь баг 3 цаг гэсэн зэ. Магадгүй миний одоо тооцоолсноор яг нар жаргаж яхад би яг гарч таарах байх гэж бодож байна. За тэгээд бичлэгийнхаа туршид хамт байцгаагаарай. Яа ингээд замынхаа талд нь ч ороогүй юм амар суг царилгаа харсан чинь бүр өөрөөсөө дургутчлаа. Хамгийн сүүлийн уул чи одоо миний бодлоор баг 2 жилийн өмнө юм шүү. Баг 2 жилийн өмнө Солонгосын хамгийн өндөр уулан дээр гарсан. Тэр уулны талаар ингээ ярих юм бол заяа. Аим шин хүүтэн тэгснэ тэр уул 2100 м байсан баха бүр амар өндөр баг 8 9 цаг дээш алхаад заяа. Тэг ингээд өндөрсөг тусам улам хүүтэн болоод юм салхин амар тийм шуурглаад би л тэр ууланд гарснаас хойш би дахиж ууланд гарахгүй гэсэн тийм бодолтой болж байсан заяа. Гэтэ яг ингээд амар тийм хүнд хэцүү бартааг ингээд даваа тэр ч одоо дунд нь өлсөн ядарн одоо ингээ би өвдөн даарн энэ төр гэдэг чинь бас амар тийм хэцүү заяа. Тэгснэ мангар хүнд цүнхтэй за. Яагаад гэвэл тэр уулан дээрээ хончоод босоо доошоо буух учраас ингээ майхан зайхан идэж уух юм ингээ тэгээ ухаар чинь баг 20-25 кг цүнх мөхтэй юм уу. Тэгж дэшээ гарчаад яг оргил дээр нэг гарсныхаа дараа яг өөр амар тийм бахархдаг мэдрэмж авдаг заяа. Яг би тийм лаг тийм уулч бол биш л дээ. Жижигхэн зүйлээр ядаж өөрийгөө ялж гинэ гэдэг чинь ингээд миний хувьд бол амар тийм бахархууш тэрэг байдаг хгүй. За үг халдаж өхөр алдлаа. Би ч одоо бол нар жарахыг харах гэж гарч ирж байгаа юм тэгсэн чинь ногоортлоо унтаад дээрээс нь ингээд замаа болохгүй яг аль хэсгээр нүхсүү гэдгийг мэдэхгүй. Бага таксигаар энэ дээрвэр тойрж аваад одоо ерөнхийдөө баг уулынхаа талд нь ирж байна. Тэгээд амар хүнтэй байна. Бүтэн цай өдөр болохоор дандаа эмээ өвөнөр. За уул руу гарцгаая. Хийх юм их байна хүүхдүүдээ. Ер нь Солонгос ч гэсэндээ иймэрхүү манай Монголоор ярих юм бол хад маданд мөргөө тойрж бариад гэдэг нь штэ. Энэ хад болохоор хангалуун элбэг дэлбгийг одоо авч яваарэ гэсэн тийм утгатай юм байна. Би ч гэсэндээ монгол хүн байна да тий. Хангалттай элбэг дэлбэг мэлбэг амьдрмаар л штэ. Тэг 3 тойрч. За ингээд цаашдаа миний амьдрал хангалттай элбэг дэлбэг байх баха. Баярлаа. Би сая өксгөөс авахд амар хурдтай явсан. Тэгээд гисэн чи нар жаргах цаг нь арай болоогүй. Тэгээд би баг уулынхаа оргил дээр баг шоу гараад ирсэн. Тэгээд оргил дээр амар хүмүүс байгаа байх гэж би бодоод дунд нь жоохон амрыг гэж би бодоод. Сая ингээл юу ч бодохгүй, дуу сонсохгүй, уцааж оролдохгүй, наашаа ингээл тийш алхаж байгаа хувцастаа нэг жижиг юм бодлоо л тоо. Хүний амьдрал ингээд уултай айгу төстэй юм байна. Яагаад тэгэхээр мэдээж эцсийн бол үзнэ. Одоо эцэн гэхээр үхэл гэсэн үг байхгүй. Тэгээд яг өксгөөс ахуулаад эцэс хүртэл нь бол те амар тийм тухтай гоё замаар явна, амар бартаатай замаар явна. Эсвэл зүгээр л энгийн тийм гоё зам байна. Тэгээд дунд нь ядарна, хальт ингэ суугаад амархаараа хальт амралт болно. Гэх мэтчлэн ер нь бол уул гэдэг зүйлтэй хүний амьдрал нэлээд төстэй юм байна. Тэгээ ингээд би одоо ингээ өксөө явж хахад уруудаад ирж байгаа хүмүүс бас байгаа штэ. Тэгэл тэнгүүд энэ хүмүүс те одоо ингээл эцсээ ингээ үзцэн хүмүүс байна гэл. Ер нь л нэг тийм. Одоо тэгээ нам мамаа хараад инээд нь хурж байгаа штэ. Холланда мэд. Файтин дахиад нэг жоохон өксөө яваарай ч юм уу те. Ер нь уултай маш их төстэй хүний амьдрал тэгж санагдлаа. Тэгээ удаан хугацааны дараа ингээд уултай ойрхон, устай ойрхон, модтой ойрхон ингээ гарч ирсэн чи айгу гоё байна. Тийм сэтгэл санаа амар тайван байна.
юм бодохоор айгу тийм толгой молгож байгаа сэргэж байгаа юм шиг санагдаж байна. Хүү ер нь тэгэл байгальтай ойрхон байхад л тэгэл болчихно дөөл гэж би боддог шүү дээ. Одоо ялангуяа миний амьдрал чинь амар шүний амьдрал те. Тэгээ өдөр нь ингээд наар сар үүсэхгүй ингээд ногоорлоо унтаж унтаж орой ингээд тальд нэг харанхуй болох үстэй зэрэгсэж гарч ажилдаа явбал харанхуйд гэртээ орж ирэл. Тэг өглөө унтахсаар итэл 6-7 гэж унтаал. Яг иймэрхүү байдлаар айгу олон жил явцсан болохоор ч тэр юм уу. Хаяа нэг ингээд юм өдөр наар шарсан байгальтай гоё чимээтэй иймэрхүү газар очихоор нэг цаанаасаа ингээд нэг тийм толгой молгоо сэргээд байгаа юм шиг мэдрэмж авдаг байхгүй юу. Та нар маань ч гэсэнтэй ингээд хаяа нэг гоё уул хад руу гараад агаар сэрнд гараад заавал тэгээд арх дарсгүй найз нөхөдтэй энэ төр ингээд шаардлага байхгүй ганцаараа ч болтоо ингээд чимээгүй гоё байгаль дээр ингээд гараа сууж ивэл бас л их юм бодогдох ах та. Зя нэг уулынхаа өргөлдөр гарч ирлээ. Мэбүн Чонгэсан Мэбүн гэдэг газар юм биш. Нэг иймэрхүү. Тэнгеранга мангаа чинь гинт ягаад бүр хийгээд ирв бороош орох гэдэг юм байна. Миний хүссэн нар бол тэгж л харагдчихээн. Гэтэ нар бол нар л юм ч одоо яах. Тэгсэн ч одоо хар заяа та нар. Уулын өргөлдөр хүртэл юм муур өвтчихээн. Куяни галтай ч хөөр хийяасан. Ирлэг аваа явна чамаг. Тэр миний тэр хойно яг тэр хойно муур харагдаж байна уу? Харж байна уу? Тэг аваад ухтаах юм аа би яавал гэж чамайг. Хөөх юм гинэ усгмөрх яаж хөө. Энэ копины савыг гондор нурж байгаа яаж байгаа өгцгөө. Надад л үзэг бол байна заяа. Үзгээр энийг энэ дондор хагарчлаа штэ. Би нэг юм хөөрхөн жижигхэн аяг мандруудаж чадлаа. Одоо энэ өртийн уснаас өгнө. Яа, багчува. Гэтэ штэ энэ явган ийшгаа үдээ зоож магадгүй болохоор ингээд айлан бас авчирсан. Гэтэ муурнууд айлан мэдэхгүй байх гэж би бодож байна. Галтайсан зарим уу юм. Таатай явж байна. Яг үнэндээ би хоёр юм дахиад хийж махтай ирсэн баггүй. Одоо би хоёр лөхөөс хоёр амьсгаа. Хоёр амьсгаа хүний хаамыг булаад итгэ хараад тах юм. Байж л та чи өхний оронд. Тэр натаа хамт явах уу манайх руу? Энэ бас жирэмсэн бас. Хараасаа гизгүзээж ирдээ. Ууланд ирсэн ч зүгээр хоёр мууранд өглөөстэй ээж тэнаас нь тий. За хятагаа хуваагаа идэв швэ. Хөөхөн жижигхэн биетэй мөртлөө бас жирэмсэн ой. Жижиг нь бас амар сэргэлэн заяа. Тэр том нь болохоор тэнд ингээ мэлгээ ингээд хараад өсөд байхгүй. Чабла. Энэ сүүлдэх заяа. Гэтэ чи манай хүүхдээ ажиллаад байгаа төрчихжээ. Маа. Хөөх юм ба. Хөөрхийн яасан. Одоо чи яг нэг л идэв шүү. Нэгийн дээр ахтааг. Яг би хуваагаад гэх юм ингээд үш. Хуваагаад өгье л доо би. Үш. Идэлтэй тэгээд гар марлуу зохиож мөхөө битээ давраад хөрөөд байгаа үе. Том хөхтэй хэлээ шүү чамайг. Одоо бүр байдлаасаа уулын хоёр мууранд хүртэл ирлэх юм байна л та. Дараа гарч ирэхэд хоёр байж ах юм аа. Дараа гарч ирэхэд байж ах юм бол би хоёрт гоё муурны чүрүү авчирж өгье заяа. Их талааны бүтэн цанд уулж заяа. Хоёроо. Найзаа. Омэ! What the fuck юу вэ? Guys, тэр ямар амтан гэдгийг мэдгүй. Ёо, мөсөө. Энэ ингээ алин мэдээд байгаа хгүй. Гинт над руу дайруул яах вэ би? Ариштэй гэхдээ түүний мах арай идэхгүй хаа тий. Муурч байна, ийм ч амтан байна. Хаа явсан газараа л амтангуудтай найзалж явах юм.
먹어. Би амьдралд анх удаа юм амтай харж байна. Гэтэ би ямар амтан гэдгийг сайн мэдэхгүй л энэ л та. Гэтэ энэ бүр натаа хамт алим хувааж идээд. Ваш. Ичи. Энэ амтны би гэтэ евдүүтэй гэж харахад арай л том амтан байна. Чи одоо явуултаа битгий намайг амбулантай юм байдлаа алдагдуулаад байл та. Энэ муу миний хоёр хайртай бүр хөөгөө явуулчихлаа. Бас хараасан чи хөөрхөн юм шиг. Би таныг бүр ойрхоноос харуулах бай. Ичи. Одоо эндээс намайг юм 3 амтаа харж байна заяа. Тэндээс нэг мөр, тэр цаанаас бас нэг мөр, эндээс нэг яг ямар амтан гэдгийг мэдэхгүй байна. Гэтэ нэг амтан байна. 선생님, 얘 지금 어떤 동물인지 아세요? 무슨 동물인지 아세요? 아, 키우는 거 아니고 자꾸 와가지고 나랑 먹는 거 다 나눠 먹었어요. ямар амтан гэдгийг солонгос хүмүүс нь ч мэдэхгүй байна. Намайг харсаа чи өөрөө тийчээд юм уу гинэ. Би одоо ийм сонин царамт юм тийчээ явж байгаа юм ааши. За тэгээ юу ч гэсэн ууландаа гарч ирчээд хоол идэ гэж би бодлоо. Сая өглөө угаасан ууландаа гарахтаа хоосон өглөө ихэн дээр кардио маягаар гараа авчихсан болохоор амар өсөж जैन тэгээд мэдээж ойрхон шилтэй бол идэнэ. Бас яаж зүгээр байх вэ? Багт. Энэ нөгөөнөөс солонгосын үндэсний арх одоо манай монголоор ярих юм бол айраг гэх юм уу? Тийм зүйл байгаа. Тэгээд одоо би уг нь архич юм биш л дээ. Гэтэ яг ганц татчих. Уусаа маколи уухгүй ууланд чинь гарлаа шүү дээ. За. Төлөө амар сайхан байна. Бичлэг хийгэж байгаа юм шиг албаар нэг тийм яг атлын юм ханхуй амтай харагдахгүй байдаг тийм гоё газар суулчихсан байна. Энэ хүмүүс намайг энэ мэдрэл муутай хүүхэн одоо ямар ацаа яагаад байгаа гэж байгаа юм. Одоо энэ дүр хүмүүс авах одоо ингэ 90 төрөнд. Тэгээ намайг надад хаанхын гадаад айл уулсыг болгооч байна. Тэгж бодоод ах шиг байна. Амар эргэн хараад ингэ. Той би Монголын од хүн шүү. За тэгээд Мөчтөн бөөнөр гэртээ арай дараагийнхаа гоё төлөвлөгөө болон дараагийнхаа яриануудыг гоё үргэлжлүүлцгээе. Тухтай 50 хоолоо идэх хийгээ. Удаа хугацааны дараа ганцаараа ууланд гараад ирсэн сэтгэл хөдлөл үнэхээр гоё байна. Тэгээд гэртээ уулзцгаая.